За гişүтээ юу яа. Би бол гişүтээ бас адил байр суурьтай байгаамаа. Одоо яг эдийн засаг хөгжлийн яам байгуулагдсны гол зорилго бол энэ төр хувийн хөгжлийн түншлэл, хөрөнгө оруулалтын бодлого орчин сайжруулах чиглэлөө том тогтолцооны шинжилэл хийлгэж бид нар энэ яамыг байгуулсан шүү дээ. Яг хоо энэ яамны оруулж ирж байгаа эдийн засгийн эрхчлөөг дэмжих тухай хуулийг бол би энэ одоо их хурал дээр хэлцэж эхлэж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих тухай багц хуулийн нэг хууль л гэж ойлгоод байна шүү дээ. Тэр малгай хууль тийм ээ. За малгай хууль, суур хууль нь бол үндс хууль л да. За тэгээд мэдээж энэ эдийн засгийн эрхчлөөг дэмжих тухай хууль, за энэ хөрөнгө оруулалтын тухай хууль, төрийн өмчийн одоо өөрчлөлт зохион байгуулах тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, төлбөрийн чадваргүйдлийн дампуурын тухай хуулиуд гэдэг ингээд энийг нэг зохицоор нь ярих хэрэгтэй гэж болгож байна. Нэгдүгээр. Хоёрдугаар асуудал бол энэ гишүүдтэй би адилхан нэг байр суурьтай байна. Энэ хоёр сайдаа. Нэгэнт одоо ингээд яам яг нь бодлого барьж байгаа хөрөнгө оруулалтын орчнод одоо яг бодлого сайжруулахын яам учраас энэ 200 гаруй одоо хүчин төгөлдөр хуульж байгаа энэ хууль тогтоомж сая л одоо зам богшин хэлээд байна шүү дээ. Энэ дээр нэг анализ хийгээд хийсэн анализууд нь байгаа ч баг. Аль нь чөдөр тушаа болоод аль нь одоо юу болоод байгаа энэ дэмжиж байгаа аль нь одоо бомблоод байгаа гэдгээ нэг ойлгомжтой болгоод энийг нэг арилгаж чадах юм бол энэ хууль батцнаас илүү их тийм одоо бизнесийнхний нурууг авсан энэ хүн суртлаас бид нар салчих болоо гэсэн нэг юм ойлголт байна. Өнөөдөр манай Монгол улс шиг одоо бүх гадны хөрөнгө оруулагч нартайгаа ийм маргаанд орцсон, эрүүл маргаантай болсон. Тэр нь олон улсын арбитрийн шүүхтэр очсон. Эхнээсээ тэр хаан ресурсгоо та хэлж 70 сая долларын бид нар Монгол улсын төрийн татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. 70 сая доллар шүү дээ. Өнөөдөр Эрдэнэт компани тэр стандарт банк нь 120 сая доллар төлөх одоо шийдвэр нь гарцсан 40 сая долларын төлөөд явж байна. Гэх мэтлэнгээр ингээд оюутлогоотойгоо 300 хэдэн сая долларын маргаанд орцсон. Петро Чайнатайгаа татврын маргаанд орцсон. Ийм л улс орон болчиход байгаа шүү дээ бид нар чинь. Хөмөрсөнд байгаа шиг гэдэг шиг. Тэгэд их тийм том юм ярина, том юм хүснэ. Одоо нэг жаахан ажил хийхгүй бол одоо ингээд бид нарт бол хуулийн Монгол улсад бол би ер нь хууль зөөдөөгүй гэж ойлгоод байгаа шүү дээ. 400 гаруй, 470 гаруй хууль байна. Хууль нь хэрэгждэггүй, хууль нь амилдаггүй. Нэг хууль нь нөгөө хуулиа бомилсан нэг ийм л хуулийн нөгөө чөтгөрийн тойрог гэдэг шиг хуулийн тойрогт орцсон ийм л улс орон болцсон шүү дээ. Энэ дээрээ бид нэр их үнэлт хийж их зөв алхам хийж хэрв шийдэл хийж чадах юм бол тогтолцооны шийдэл хийл дээ. Тийм ээ татврын шинжилэл, энэ хяналт шалгалтын шинжилгүүд. За ингээд мэдээж одоо зөвшөөрлийн энэ томоохон тогтолцооны шинжилгүүд эхлэж байна. Гэх мэтлэн дээр ингээд бид нар нэг ийм системийн зөв шинжилгээ хийж нөгөө зовлонгийн шалтгаанаа зөв тодорхойлж ээж одоо шийдлүүдээ олохгүй бол ингээд тойрч ярьж тийм ээ ингээд нэг ийм илсэн нэг косметикийн шин чанартай гал унтраасан маягийн бас нэг ийм хандлагаар байсан хандах шаардлагагүй гэж бодож байна. Тэгэхээр энэ хуулиудыг багц